Counter-Strike 2 буюу захин спортын дэлхийн аварга шалралт тэмцээнийг ирэх 10 дугаар сард Монгол зохион байгуулна. Сайн бацхан өрхөн үзэгчтэй Ice Global мэдээний хөтөлбөр эхлэхэд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Энх Болдын мөнх баяр ажиллаж байна. Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг хаврын чуулганд багтааж өргөн барина. Цэцэрлэг хүүхд төрөл ингээл утасны хамааралтай болцсон штэ бүгдээрээ. Аялал жуулчлалын салбарт 700 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа эрхэлж буйж мэргэжлийн болсон хүчин дутмаг байна. Үүний нэг нь богд уулын арцтай аманд байгуулсан аялал жуулчлалын сургалтын төв. Манай улсын татварын хувь хэмжээ өндөр хөгжилтэй орныхтой ойролцоо байдаг нь татвар дарамт болоход хүргэж байна. Татварын өөрчлөлтүүдийг тусгасан юм хууль оруулж ирж байна. Ойролт орондын дайн харилцаан зохилтууд үргэлжилж газрын тосны үн өсөж байна. Боловсролын яам нийгмийн сүлжээнд 16 нас хүртэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна. Улсын их хурлын хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж байна. Хууль батлагдаж гарснаар гарах эерэг үр дүнгийн талаар манай сэтгүүлч тодруулжээ. Боловсролын сайд Наранбаяр нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах анхдагч хуулийн төслийг боловсруулахаар холбогдох яамд төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллаж ирснээ мэдээлсэн. Одоогоор уг хуулийн эхний төслийн үзэл баримтлал батлагдаж гарчээ. Маш тодорхой цөөхөн хуудастай хууль байна. Олон нийтэд санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна гэдгийг хэллээ. Хуулийн төслийн маань яг албан ёсны нэр бол нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах гэж. Үндсэндээ цахим хэрэглээ гэдэг бол ер нь интернетийн хэрэглээ бол өргөө ойлголт тийм ээ. Энэ дундаа яг нийгмийн сүлжээнд буюу нийгмийн сүлжээ гэдэг маань ер нь бидний хамгийн мэдгээр бол Facebook, X, TikTok гэх мэтлэн. Тэгэхээр энэ нийгмийн сүлжээнд хүүхдүүд маань 16 бас доош настай хүүхдүүд яг өөрсдөө хаяг нээгээд орохыг нь хориглох ер нь үндсэндээ л ийм зохицуулалт хийхээр хуулийнхаа төслийг үндсэндээ бусад яамдуудаас санал авахар хүргүүлэх энэ шатанда явж байна. Уг хууль батлагдж гарснаар 16 хүртэлх насны хүүхдийг нийгмийн сүлжээнд дэх хортой контентоос урьдчилан сэргийлнэ. Мөн дэлгэцийн донтол зэрэг бусад цэрэг үр дагавраас хамгаалах зорилготой. Тодорхойлбол бага насны хүүхдийн сэтгхүүд нөлөөлөх хүчирхийлэл бэлгийн дарамт зэрэг зүйлийг эцэг эх сургууль мужуулагчид хянах боломжтой болох юм байна. За ер нь нийгмийн сүлжээг бид нар яагаад ингэж онцгой анхаарч үзэж байна вэ гэхээр нэгдүгээрт маш энгийнээр ингээд жишээ тайлбарлах юм бол цогтууруулах хундаа байж. Жишээлбэл тамхи байж, арх тамхины хэрэглээ байж. Үнийг бол насан туршаагүй хүүхдэд зарж борлуулахгүй, хэрэглүүлэхгүй. Тэгэхээр үнийг бол тухайлбал оройн цагаар баар савнд хүүхд явж явах юм бол тий 10 хүнтэй хүүхд явж бол хинч байсан гэсэн үе чи яагаад хүүхд явж болохгүй гараараа болдгүй юмаа гэж гаргана тийм ээ. Тэгтэл нийгмийн сүлжээ бол тэр дотор чинь дандаа тийм зарим контентууд нь бол үнэхээр тэр хүүхдтэй маш хортой магадгүй юм сэтгцэн нөлөөлөх үс ийм хортой контентууд бас байдаг. Тэрийг бид нар хинч чадахгүй байна. Одоогийн байдлаар манай улсад бага насны хүүхдүүд захин орчинд хязгаартаар нэвтрэх хуулийн зохицуулалт байхгүй. Дэлхийн бусад улс оронд энэ талаар аль хэдийн арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал Австрали улс өнгөрсөн онд холбогдох хуулийг батлан гаргасан байна. Мөн Франц улсад энэ чиглэлийн хуулийг батлан гаргаж 15 нас хүрээгүй хүүхдийг хуулийн зохицуулалтаар хязгаарлажээ. За сургуулийн орчинд бол цахим хэрэглээ бол маш их байгаа. За үүнээс үүдэлтэй сургуулийн сурагчид бие энийгээ бас цахимаар дээрлэхэн дарамтлах. За мөн үүнээс үүдэлтэйгээр янз бүрийн гэмтэрхийн сэтэлтэй үйлдэлүүд цахимаар дамжуулаад маш их гардаг учраас сургуулийн ялангуяа 16 насны хүртэлх сурагчдыг бол энэ хэрэглээг багасчих юм бол за дагаад маш олон гэмтэргүүд буурна гэж харж байгаа. Хүүхдүүд цахим тонтолт багасаад хэрвээ тэр юун дээр эрэг үрдэн гарах юм бол хүүхдүүдийн яг хэл ярианы чадвар эргээд нийгэмтэйгээ харилцааны чадвар илүү сайжрах тийм л ихээр гарна. Хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт бас их сайжрахаар харагдаж байгаа. Хэрвээ тийм хууль гарах юм бол зарим боловсролын байгууллага сурагчдад даалгавар өгөхдөө Facebook-ийн мессенжер дээр тусгай групп нээж даалгавар өгөх нь түгээмэл. Meta компани дүрмээр бол 13 наснаас доош насны хүүхдийг Facebook хаягтай байхыг зөвшөөрдөг байна. Тэр утгаараа энэ хууль батлагдсан гарвал технологийн компаниуд ч үүрэг хариуцлагатай байх ёстой болно гэдгийг онцллоо. Дөнгөж өсөж хөгжиж байгаа энэ нялх балчруудад хортой контент бол бас асар их байдаг. Дэлхийн ч бай, Монголын ч бай тий асар их байдаг. Тэгэхээр бол тэрэн дээр бол хязгаарлалт тавих нь бол зөв. Сургуулийн хүүхд гэлтгүй
Цэцэрлэг хүүхд хүртэл ингээл утасны хамааралтай болцсон шүү дээ бүгдээрээ. Яг нөгөө тодорхой яг тухайн айлаас шалтгаална л да. Ээж аавд хүлээн зөвшөөрч байна, хүлээн зөвшөөрөхгүй ч бас ээж аавд байгаа шүү дээ. Ер нь бол бид нар бас тэрийг шууд ингээ бойл гэж шууд хайрч чадахгүй байхгүй яг яг асуумдээ бас. Тэгэхээр яс нэг энэ хууль ингээ гарах гэж байгаад ингээ хэрэгжүүл бол би бол баяртай л байна. Уг хуулийг батлахад тус яамны зүгээс Австрали улсын туршлагыг нэлээд сайн судалж байна. Өмнө нь тус яамны төлөөлөгчид энэ асуудлаар Мета компанийнхантай биечлэн болон цахимаар албан уулзалтуудыг зохион байгуулжээ. Мөн цахим хөгжлийн яам болон харилцаа холбооны зохицуулах газар гэх мэт бусад байгууллагууд хамтран ажиллахаар болжээ. Уг хуулийн төслийг улсын хурлын хаврын чуулган завсарлахаас өмнө өргөн барьж эрх намрын чуулганаар хилцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Чанчударж Баттарч, Евгений Павлов, Борисурам Малма, Айс клуб. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 700 орчим аж ахуй нэгж аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа эрхэлж байна. Сая жуулчин хүлээж авахд хангалттай мэд сонсогдох хэдий ч нарийн мэргэжлийн тогооч, жолооч, үйлчлэгч гэд болсон хүчин хүний нөөц тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Манай улсад аялал жуулчлалын салбарт шинэ түвшинд гарч байгаа өнгөрсөн онд ирсэн жуулчдын тоо болон дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх салбарын хувь хэрхэн өснөөс харж байна. Тухайлбал салбарын дотоодын нийт бүтээгдэхүүн эзлэх хувь 16%-аар өсөлттэй гарчээ. Гэхдээ салбарын өмнө зам тээвэр, үйлчлэлийн чанар зэрэг олон асуудал байгаагийн нэг нь мэргэжлийн боловсролчны асуудал юм. Мэргэжлийн боловсрол хүчний хангамж ер нь бол аялал жуулчлалын салбарт хангалтгүй байгаа. Аялал жуулчлалын салбар өөрөө үйлчилгээний салбар учраас одоо бусад барилга, уул уурхай гэдэг салбаруудаа харьцуулахад хамаагүй олон хүн ажилуулдаг байхгүй юу? Ер нь бол жишээлбэл одоо юу гэдгийг одоо манайхтай адилхан одоо аялал жуулчлалын салбартаа адилхан хэмжээний орлоготой уул уурхай компаниас бараг хэдэн 10 дахин олон хүн ажиллаж энэ ажил явдаг салбар тэр утгаараа ер нь бол боловсрол хүчний хангамж өргөж муу байдаг. Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэргэд бүгд найрамд Солонгос улсын хөнгөлөлтэй зээлээр аялал жуулчлалын сургалтын төвийг байгуулсан. Тус төв Солонгос улсаас мэргэжлийн багш нар ирж хөтөч гайд, мэргэжлийн тогооч, зочд буудлын үйлчлэгч гээд тус салбар шаардлагатай мэргэжлийн хүмүүсийг сургаж бэлтгэж эхлээд байна. 코이카가 그동안 관광이나 문화 Бүгд найрамдас Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны байгууллага нь Монгол улсын аялал жуулчлалын салбарт хоёр төсөл хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Богд уулын Арцдын аманд байгуулсан аялал жуулчлалын сургалтын төв. Энэ төвд Койкагийн төслийн сайн дурын ажилтнууд багшилж байна. 3 жилийн хугацаанд 6 ээлжийн багш нар ирж ажиллахаас эхний ээлжийн багш нар ирж ажиллаад 사업을 하고 있고요. 그 안에 이제 디지털 콘텐츠와 Түүнчлэн соёл спорт аялал жуулчлал залуучдын яамнаас гадаадын иргэдийг энэ салбарт ажилуулах боломж бийг үгүйсгэсэнгүй. Гэхдээ өөрийн улсын иргэдээ сурж бэлтгэхэд гол анхаарал хандуулна гэж байна. Мансуурлах хэм сэтгцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг дэмжиж улсын хуралд өргөн мэдүүлэхээр засгийн газраас шийдвэрлэлээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбарт хүүхдүүдийн дээрлэлийн тухай Монгол агаарын хөлгийн түвш нөлөөлөх хэлэлцээрийн төсөл, мансууруулах хэм сэтгц нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих хуулийн шинжилсэн найруулга хэлэлцжээ. Хууль зүйн дотоод иргэний дэд сайд мөнхөрд нь мансууруулах хэм сэтгц нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хэлье. Хуулийн төсөлд хар тавих мансууруулах бодисны хэрэглээг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх, энэ төрлийн бодисны хор үнэлийг сурчлах хуулийн зохицуулалтыг тусгасан байна. Олон улсын одоо конвенцээр хүлээсэн үүргийн хүрээ нөгөө талаас бас үндэсний аюулгүй байдалтай холбоотой ийм онцлогтой асуудал гэж үзэж байгаа учраас энэ төрлийн одоо харилцааг бүхэлдэн төрийн хатуу хяналтанд авах, бүх төрлийн үйл ажиллагааг зөвшөөрлийн хүрээнд тусгайшуулалтаар эрхлэх ийм одоо зохицуултыг бий болгоно. За мөн үндэсний жагсаалттай болж шин төрлийн одоо мансууруулах ийм сэтгц нөлөөт бодисыг даруй одоо үндсэн жагсаалтанд багтааж эрүүгийн хариуцлага болон бусад хариуцлага хүлээх энэ эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Засгийн газрын зүгээс мансууруулах хэм сэтгцэд нөлөөлөх бодисны хэрэглээ үндэсний аюулгүй байдал заналшил хэмжээнд хүрсэн гэж үзэж байна. Анх 2022 онд энэ төрлийн гэмтэрхтэй холбоотой харилцааг зохицуулах хууль баталж байхад 2 бүртгэж байсан бол өнөөдөр тогтмол өссөөр 2025 оны байдлаар 307 гэмтэрэг 394 зөрчил бүртгэжжээ. Өмнөх онтой харьцуулахад гэмтрийн өсөлт 20, зөрчлийн өсөлт 26.6% байна. Мансууруулах хэмс сэтгц нөлөөлөх бодисны хэрэглээнд хяналт тавих тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд дондох эмгэгтэй хүмүүст авах арга хэмжээг тодорхой болгож байгаа ажээ. Тухайн хүмүүсийг эмчлэх, сэтгц болоод бие махбодын хувьд эрүүлжүүлэх ажил хийлгэхээр тусгасан байна. Мөн хар тамхин дондсон хүмүүсийг эмчлэх олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх шаардлагатай байна гэж мэдээллээ. Өнөөдөр өнсөн зарим үйл явдлуудын мэдээллийг цөөн хормоор хүргье.
Аранга аймгийн Их Тамир сум Хөхнөр багийн Хойд гол гэдэг газар ойн төмөр гарчээ. Төмөр 9-ний 18 цаг 50 минутад бүртгэгдсэн байна. Аймгийн онцгой байдлын газар Их Тамир сумын мэрэгжлийн анги, Хангай нурууны байгалийн зохицолборт газрын хамгаалагч нар хамтран унтрахаар ажиллаж байна. Гэмтэргийн золиос болж амиа алдсан шин саран охины дурсгалд зориулан түүний нэрээр нэрлсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг төр хамгаалах байр ашиглалтад орлоо. Нийслэлийн хэмжээнд 5 төр хамгаалах байр үүж ажиллагаа явуулж байгаа. За манай бол цагдаагийн байгууллагын харьяанд явуулж байгаа төр хамгаалах байрны нэг. Тус байрыг барихад манай улс анх удаа олон жишгийг ашиглаж Израиль улсын жишгээр барьсан. Нэг удаад 40 гаруй хохирогч хүлээн авч хамгаалж үйлчлэх хүчин чадалтай гэдгээрээ онцлог. Засгийн газраас дайны эрсдэлтэй бүсэд байгаа иргэдэд татан авах шийдвэрийг гаргаснаар үндэсний агаарын тээвэрлэгч Мят компани Улаанбаатараас Дубайгаас Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэгээ амжилттай үлдэж 91 иргэнийг эх орондоо авчирлаа. Москва хотно болсон Орос улбаны улс Монгол улсын парламент хоорондын хуралдаанаар Орос улбаны улсын боловсролын салбарын төлөөлөл орос хэлийг түгээн дэлгэрүүлэхэд 7-8 дугаар ангийнханд орос хэлийг заавал үзэх хичээл болох нь чухал байгааг хэлжээ. Түүнчлэн 300 сурах бичгийг илгээсэн. Бэлхановын нэрэмжит сургуулийг шинжилнэ. Та бүхэн үүнд дэмжлэг үзүүлнэ гэжээ. Улаанбаатар хотод гол нэрийн зарим барааны үн өмнөх сараас 3.5%, өмнөх 7 хоногоос 1.5%-аар тусс нэмэгдэжээ. Тодорхойлбол хоньны 1 кг стамах 21197 төгрөг болж 894 төгрөгөөр, үхрийн мах 25841 төгрөг болж 535 төгрөгөөр, ямааны мах 15132 болж 312 төгрөгөөр тус нэмэгдэжээ. Мөн төмсний үн 3005 төгрөг болж 140 төгрөгөөр нэмэгдсэн байна. Аймгийн төвүүдэд мөн махны үн өсжээ. Түүнчлэн АИ80 ат бензин цагаан будааны үн 1.5%-аар нэмэгдэжээ. Цас хүчтэй салхи хүйтэн температур гээд Бродод өвөл эргээд иржээ. Энэ сарын 12-нд эхлээд бор орж дараа нь цас болж хувирах урдчилсан таамгийг цагуурчид гаргаад байна. Авто замд халдиргаа гулхаа ихээр үүсхийг мөн анхааруулв. Салхи 15-аас 20 м/сек хүрч ширүүлснэ. Агарын температур огцом 10 градусаас давж буурах магадлалтай байна. Энэ байдал 13-ны өдрийг хүрт дуустал үргэлжлэн гэлээ. Ice Global-ийн цөөн хорон мэдээ байла. Ажлын амжилт хүсье. Татварын дарамт иргэд аж ахуйн нэгжүүдийг туйлдуулж байгааг эдийн засагч татвар төлөгчд бүгд ярьдаг. Гэсэн ч огт шийдэхгүй байсаар өнөөг хүрж байна. Тэгвэл яаж шийдэх ёстой вэ? Ямар арга зам байж болохыг манай сэтгүүлч эдийн засагчаас тодруулжээ. Өнөөдөр манай улсад ашиглаж байгаа татварын бодлого улс орны нийгэм эдийн засгийн чухал онцлогуудыг тусгаагүй учраас хувь хүн аж ахуйн нэгжид дарамт болж туйлдуулсаар байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 4-5 удаа татварын өөрчлөлтийг хийсэн боловч төдийлөн үр дүнтэй болж чадсангүй. Өнөөдөр улсын хурлаар асуудлыг хэлэлцэж томоохон өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байгаа ч эх он хүртэл дахин хүлээх шаардлагатай болж байна. Энэ үүднээсээ өнөөдрийн мөрдөгдөж байгаа татварын бодлого тодорхойгүй, төрөөс баримтлах бодлого алдагдсан гэдгийг эдийн засагч онцолж байна. Одоо өнөөдрийн байдлаар гэхэд энэ татварын томоохон өөрчлөлтүүд хийгээд энэ засгийн газраас оруулж байгаа энэ улсын хурлд хэлэлцүүлээд явж байна. Батлагдах бах энэ татварын өөрчлөлтүүдийг тусгасан юм хууль оруулж ирж байна. Хэрвээ энэ хууль хэрэгжих юм бол 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжихээр ингэж тусгаж оруулсан байгаа. Гэтэл бүр нэлээд томоохон өөрчлөлтийг бид аль хэдийн 20 онд хийчихсэн шүү дээ. Гэтэл ингээл 5 жилийн дараа эргээл ингээл юм ахиж орж ирж байна. Дунд нь бас баахан өөрчлөлтүүд ингээд хийсэн байгаа. За энэ л одоо их нэг том сул тал нь болж харагдаж байгаа тогтворгүй байдал. За нөгөө талд энэ татварын бодлого маань өөрөө олон улстай ингээ харьцуулаад аваад үзэн хэд их нийгэм эдийн засагт дарамт болж байна вэ гэдгийг тогтоож үзэж болно. За энэ хэд хэдэн арга тогтоод хамгийн хялбар арга нь болохоор дотоодын нэг төвхөнд татварын орлогыг харьцуулсан харьцаа байдаг тийм ээ. Тэгэхээр энэ бол энэ утгаар нь аваад үзэх юм. Манай Монголын татварын дарамт бол нийгмийн засаг айгүй өндөр байгаа. Энэ бол 25-аас 26% гэж гарч ирж байгаа.
Дэлхийн улс орнуудтай харьцуулбал манай улсын татварын өндөр хөгжилтэй улс орнуудын дундаж үзүүлэлттэй ойролцоо байна. Өндөр хөгжилтэй улс орнуудын эдийн засаг докторчсон мөнгөний ханшны хэлбэлцэл нь маш бага байдаг. Тиймээс ногдуулах татвар харьцангуй өндөр хэмжээнд байдаг. Гэтэл манай улсад ийм нөхцөл нь байдаггүй учраас татвар дарамт болж иргэд аж ахуйн нэгжүүдийг төлдөөлдөг байна. Жишээлбэл манайхтай хөгжлийн гараа нь ижил төвшөнд эхэлсэн Казахстан, Вьетнам зэрэг улстай харьцуулбал манай улсын татварын дарамт асар өндөр хэмжээтэй байна. Тэгэхээр бол нийтэд нь багцлаад өгнө хэлэх юм бол Монгол улсад татварын дарамт бол нийгмийн эдийн засгийн нөхцөл байдал тохироогүй өндөр хэмжээнд байна гэж үзэж болно. Өнөөдөр татварын дарамтаас болж олон аж ахуйн нэгжүүд хаалга барьж байна. Мөн өөр нэг шалтгаан нь эдийн засгийн суурь тогтолцоо буруу буюу өрсөлдөх чадваргүй, төгрөгийн ханш тогтворгүй, үргэлжийн инфляцтай байдаг зэрэг нь нөлөөлж байна. Инфляц жилд 12-оос 13% хэмжээтэй байгаа нь өндөр үзүүлэлт. Тиймээс татварын дарамтыг бууруулахад эхлээд төгрөгийн ханшийг докторжуулж, эдийн засгийн бусад үзүүлэлтүүдийг бас давхар сайжруулах ёстой гэдгийг хэлж байна. Жанживдэрч Батэрч, Евгений Павлов, Пүрвсрэн Марлма, Аист Global. Израиль болон Америк нэгдсэн улс Иранд цохилт өгснөөс хойш 2-7 хоног өнгөрлөө. Талууд харилцаан цохилт хийсээр байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж газрын тосны үнц өссөөр байна. Энэ дайны талаар хамгийн чухал мэдээг бид нэгэн сурвалжлагад багтан хүргэж байна. Үздэцгээе. Ойрох дорнод дох томоохон дан үргэлжилсээр байна. Эхэндээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Трамп энэ ажиллагаа 4 хоног үргэлжилнэ гэж мэдэгдэж байсан бол дараа нь 3-аас 4-7 хоног үргэлжилнэ гэж хэлсэн. Харин одоо тодорхой хугацаа хэлэхээ болжээ. Талууд харилцан цохилтоо үргэлжлүүлж байна. Дайны улмаас газрын тосны зах зээлд эмх замбраагүй байдал улам нэмэгдэж байна. Bloomberg агентлагийн мэдээлснээр зөвхөн өнгөрсөн 7 хоногт газрын тосны үн 30%-аар өсжээ. Өчигдөр Израиль Тегеран хотын ойролцоох нефтийн агуулгад зохилт өгсөн байна. Үүний улмаас Ираны нийслэлийн тэнгэр хар утаанд бүрхэгдэж, хотын дээрээс нефтийн бороо асгарчээ. Хоёр талд энгийн эргээд адилхан хохирсоор байна. Мөн Ираны Израильд өгсөн зохилтын улмаас хүмүүс амиа алджээ. Арабын нэгдсэн Эмират улсад ч хэд хэдэн хүн амь өргөджээ. Гэвч энэ дайны хамгийн аимшигтай үйл явдал нь Ираны Минаб хотын Охтын баг сургуульд өгсөн зохилт хэвээр байна. Тэнд 160 гаруй хүн амиа алджээ. Тэдний ихэнх нь 7-оос 12 настай охид байв. Амиа алдсан хүүхдүүдэд зориулж хэдэн арван булш ухаж байгаа экскаваторуудын зураг дэлхийд даяар дарахсан юм. Америк нэгдсэн улс болон Израиль энэ аимшигт хэргийн бурууг өнөөдрийг хүртэл хүлээгээгүй байна. Түүнээс ч илүүгээр Дональд Трамп Иран өөрийн сургуулиан өөрөө бөмбөгдсөн гэж мэдэгджээ. Өчигдөр захин орчинд уг сургуулийг зогсон мөчийн дүрс бичлэг нийтлэгдлээ. Түүн дээрээс нисэн ирж байгаа буужин тод харагдана. Буужингийн үлдэгдлийг шинжээчид судлаад Америкийн Tomahawk буужин байсан гэж тогтоожээ. Израиль болон Америк нэгдсэн улсын цэргийн ажиллагааны нэг зорилго нь Иранд эрх барьж байгаа дэглэмийг солих явдал байв. Ажиллагааны эхний өдөр Израилийн агаарын цэргийн хүчин Ираны дээд удирдагч Аятолла Хаменеийн ордонд хэдэн арван бөмбөг хайжээ. Барилгын нурангад түүний хамт армийн хэд хэдэн дээд удирдлага мөн гэр бүлийнхэн зарим гишүүд тэр дундаа нэг настай ач охин нь амиа алдсан байна. Гэвч 3 дугаар сарын 9-нд Иранд шинэ удирдагч сонгогдсон тухай мэдээлэл гарав. Тэр нь Хаменеийн хүү Можтаба болсон байна. Тегеран хотын гудамж дэргэд энэ мэдээг хэрхэн хүлээн авсныг харцгаая. حضرت آیت الله العظما سید مجتبی خامنه‌ای رهبر عزیز ما ولی فقیه ما الله اکبر.
Ойрох орнуудад өрнөж байгаа байлдааны ажиллагааны улмаас олон улсын байгууллага, компаниудын ажилтнууд, гадаадад хөдөлмөр эрхлэгчид, жуулчид гээд бусад улсын хэдэн мянган зуун иргэн гацжээ. Тэдний дунд хэдэн зуун Монгол иргэнч бий. Манай улсын засгийн газар нутаг буцаг хүсэлтэд иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр тусгай онгоц илгээлээ. Милан Кортина 2026 өвлийн паралимпиадт оролцож байгаа манай тамирчид өчигдөр гүйлтийн цанан спринтэд төрөлд өрсөлдлөө. Ган болт 16 дугаар байр эзсэн бол Дашторц 22 дугаар байрт тус шалгаржээ. Милан Кортина 2026 өвлийн паралимпийн наадамд гүйлтийн цанын төрөлд оролцож байгаа Монгол улсын 2 тамирчин ихэн мөчийн дараа ойрын зан уралдаанд хараанд гарах гэж байна. Итали улсын Милан Кортина хотод өвлийн 24-р паралимпийн наадамд өчигдөр гүйлтийн цанын цуваа гараатай спринт төрөл буюу ойрын зэн 1.5 км-ийн уралдаанд 30 цанчин уралджээ. Үүнээс үндэсний шигшээ багийн тамирчин Гамболд 2 минут 44 секунд 63 дойлын амжилтаар 16-т, Дашторч 2 минут 51 секунд 71 дойлын амжилтаар 22 дугаар байрт тус орсон байна. Тэд өнөөдөр 10 км-ийн зайд дахин өрсөлдөнө. Харин нөгөөдөр буюу 13 өдөр уулын цанын төрөлд цэрэм пунцаг оролцох юм. Уулын цанын үндэсний шгшээг маань Милан Кортина хотод Олимпийн балайс дээр байрлсан. За сая 2 өдөр үндсэн бэлтгэлээ дуусгаа. Өнөөдөр одоо гүйлтийн цанын баг тамирчдаар дэмжихээр Тесора цанын бааз дээр үргэлжлэн ирсэн байна. За удахгүй арга уулын цаны тамирчин маань 13-ны өдөр Жант слалом төрөлд, за 15-ны өдөр слалом төрөлд уралдаанаа хийн. За бидгүй одоо 2 өдөр бас бэлтгэл сургуультаа бацаагаад одоо уралдаанд ороход бэлэн болсон байгаа. Милан Кортина 2026 өвлийн паралимпиадад 55 орны 611 тамирчин 79 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Манай улсаас цанын төрөлд үндэсний шгшээ багийн дасгалжуулагч Даштондог очир сүхийн удирдлагадор 3 тамирчин оролцож байна. Үндэсний шгшээ багийн тамирчин Гамболтын хувьд 4 дахь паралимпиад оролцож байгаа бол Дашторж болоод цэрэм пунцаг нарын хувьд 2 дахь удаага оролцож байна. Наадам энэ сарын 6-наас 15-ны өдрүүдэд болж байна. Улирал бүр өөрийн гэсэн онцлогтой. Тухай бүрд нь онцлогийг мэдэрч чадвал ажил амьдралаа тохируулан ашигтай зохицуулах боломж бий. Мөн альва үүсч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. Хаврын улиралд манай орны цагаагаар нөхцөл эрс хувьсамтгай болтгоо. Үүний учир нь өндрийн фронтын бүс манай орны дээгүүр дамнан байрлаж циклоны давтагдал нэмэгддэгтэй холбоотой. Ингэснээр эрс дулаарах, эсвэл хүйтэрч, засан болон шороогоор шуурч, салхины хүч ихсэж, улмаар аюулт үзэгдлийн хэмжээнд хүртгэ. Хүчтэй салхины үүдэх юм бол 11 өдөр Баян-Улгийн хойд усын өмнөд ховд говьалтай амтгаар 11-ээс 12 жил чинь говьалтай Баян-Онгорын өмнөцгөр 12 өдөр Баян-Онгор өөр хангаа дундгой өмнөрийн амтгаар салхи секундэд 18-аас зарим үе секундэд 24 метрийг давж ирүүлсэн. За шорон шурганы үүдэх юм бол 12-ны өдөр өөр хангаа дундгой өмнөрийн амтгаар шорон шургана. За засан шуурга 11-ээс 12 жил чинь хөвсгөл болгоны өмнөд арангаан зүйлсээр 12 өдөр Төв аймгийн тэг Сэлэнгийн өмнөд Хинтийн мараа үсгээр засан шуурга цагаар айлын эзэклийн хэмжээнд хүрэхээр манай оронд ажиглагдж байгаа нийт хүчтэй салхины 50% нь 3-аас 5 дугаар сард ажиглагддаг. Ингэхдээ 20 гаруй хувь нь 12-оос 15 цагийн хооронд болдог байна. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины хамгийн их хурд 1987, 1991, 2000, 2002, 2008, 2011, 2016 онд баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг говьтал хээрийн нутгаар 28-аас 34 м/сек. 2002 онд өвөр хангаа өмнө говийн зарим нутгаар 40 м/сек хүрч онц хүчтэй цасан болон шорон шуурга шуурч байжээ. Түнчлэн шорон шуурганы 61% нь 3-аас 5 сард ажиглагддаг байна. Хамгийн сүүлд 2021 оны 3 дугаар сарын 13-наас 15-нд нийт нутгийг хамарсан хүчтэй шорон болон засан шуурга шуурч аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Үүгээр 2 тэрбум төгрөгийн хохирол учирч байжээ. Өдрийн 14 цагийн байдлаар Завхан хөвсгөл гэсэн 2 аймгийн 5 суманд цас орж байгаа бол Баян-Улгийн Завхан төв Ус аймагт цасаар шуурж байна. Түүнчлэн 10 аймгийн 23 суманд шороогоор шуурж байна.
Global мэдээ энэ хүрээнд өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч мөнх баяр байлаа. Баярлалаа. Баяртай.